Зүгээр тус нь тавиад идчихснээс ингээд ингээд будаатай хуурах юм шиг юм гоё. Хуурах идэж байгаа шиг мэдрэмж төрдөг байхгүй юм гэж идэхээр. Бичлэгэн дээр аюу гачаан заван харагдчихэ л та. Яг идэхээр амар гоё. Помидорын аюу дуртай болохоор ер нь хоолнуудаа помидортой идэх дуртай. Ингээл өглөөний зэ бэлэн. Арьс аюу айтайхан байсан чинь дэг ботго. Би Мэж пандарын сүүлдний дил та. Бүх пандар ингээ амраж өгчтэй байхгүй юу? Одоо энийг ээж нь өөрөө идчихээ. Үгүй ээ. Цаа уучаад ийм гоё халуун кофе уул гоё бэдий надаа. Өглөөний хоолоо идсний дараа халуун кофе уугаар айгуу гоё байд юм аа. Нөгөө нэг фитни гээд галбиржуулах кофе гэдсэн штэ тэрийг уугаад байгаа. Өмнөх нөгөө нэг бүх турсан төөх нууцаа ярьсан штэ. Тэрэн дээр би энэ кофег харуулсан да. Би нөгөө 16-8 мацгаа эргээд барьж эхэлж байгаа. Тэрийгээ болохоор өглөө 9:30-аас орой 5:30 хооронд юмнуудаа идэнэ. Тэгээ бусад цагт нь мацаглана. Ийм зарчмаар явж байгаа. Сайн манай баг унтчлаа. Тэгээ унтчих хооронд нь би дасгалаа хийх гэж байна. Дасгалаа хийгээгүй үедээ ийм ая бус гэнэ ая корсет гэдэг штеп. 6 жилийн өмнө энэ корсетийг хийлгэжсэн баггүй. Тэгээд таргалснаас хойш юусоо таарха болцсон байсан чинь одоо ингээд юусоо нууларч өвдгөхгүй яг гой таарж байгаа. Тэгээд дасгалаа хийх үедээ бол энэ корсетээ тайлж агаад тэгээд дараа нь зүүж байгаа. Ийм цахилгаантай болохоор нууларч айгүй амар байдیں۔ Тэгмээд бусад корсет чинь яг энэгээр ингээд суухаар нугалраад байдаг. Энэ болохоор ингээд яасан ч нугалрахгүй. Одоо яг энэ бүсэд зүүцэн шиг л бэлгүүстэй болохын төлөө тэгчин штэ одоо. За дасгалаа ялаа. Бай. Сая давс тэгээд саримсны нунтхэр хамталсан. Тэгээд дээрэс нь энэ маги гэдэг юм уур самтлагч. Би дандаа энийг хэрэглэдэг нь айгүй гоё. Би тэгтээ яг уутанд нь тэгж твтэж болгодгүй л дээ зүгээр л дээр нь цацчтэй. Ингээл тэгэл нөхснээрээ ингээл амтлаад идчих тийм дөө. Ногоогоо хамт хийгсэн ч багтахгүй юм шиг шүү. Тэгэхлээр маха болохоос нэгийг манай том хүү идэнэ гэсэн. Тэгээд энэ хоёрын болохоор би энийг одоо идээд энийг маргааш идэнэ гэд хийх гэж байна. За би орой болохоор эхэндээ нөгөө нэг та хэдтэй харуулсан нөгөө шөлөө ууж агаад ухрын махтай дүүбүүтэй байцаатай шөлөө уудаг байж агаад сүүлийн нэг сар орчим оройдоо нэг элгэн тарах ч юм уу зүгээр йогурт ч юм уу харж агаад калори нь бага йогурт идэн эсвэл гоё элгэн тараг эсвэл цэцгээр тарах ч юм уу тийм тараг 150 грамыг уучаад байгаа.
Тэгээд өчигдрөөс хойш би нэг Кагомигийн ийм ногооны жүүснүүд идэв штэ. Тэрийг ингээ оройдоо уучаад гэж бодоод байгаа. Өнөөдөр бол оройдоо энэ ногоон жүүсийг ууж ийн. Тэгээд энэ хоолнуудаа идэх хоорондоо мэдээж усаа сайн ууж байгаа. Усаа бол өдөрт доотлол 2 литр уугаад байгаа шүү за. Тэгээд миний өдөрт иддэг хоолнууд нэг ерөөхдөө иймэрхүү байна. Тэгээд яг энэ хоолнуудаа яаж ингэ жоохон өөрчлөөд баяжуулаад бусад өдрүүд нь яаж ингэж өөр болгож иддэг тухайга дараагийн дайет влогоор оруулъя. Дараагийн бичлэгээр уулзлаа. Бака.